Сайн байцгаана уу хүмүүдээ. Та бүхэнтэйгээ өнөөдөр ус бидний амьдрал сэдвээр ярилцах гэж байна. Хүүхдүүдээ бид нар усыг хоол хийхдээ, нүүр гараа угаахдаа, хувцас угаахдаа, гэрээ цэвэрлэхдээ, мөн аяг тайван угаахдаа өдөр тутамдаа хэрэглэдэг. Мөн ан амьтад хүртэл өдөр тутам усыг хэрэглэдэг шүү дээ. Иймэл учраас томчууд усыг чанман нэртэй гэдэг юм байна. Тэгвэл хүүхдүүдээ чанман нэртэн болсон усаа хэрхэн хэмнэх вэ? Гэхээр өглөө орой шүдээ угаах усаа аяганд хийж хэвших. Гол ус нь машина угаахгүй байх. Жимс ногоо угаахдаа гойжуулж биш савтай усанд хийж угаах. Нүүр гараа угаах усаа дуусаад усны цоргоо сайдар хаах. Өнөөдрийн эдсэн эдгээр аргуудаа найзуудтайгаа хуваалцаарай. Created using Powtoon.